нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Радио 104.5 84.5 сувг дээр бидэнтэй хамтдаа байгаа сонсогч танд маш их баярлалаа. Яг энэ цаг мөчийн мэндийг радиогийнхоо 2 дугаар эфирээс хүргэж байна. За тэгээ сонсогч та энэ цаг мөчид бас биднийг сонсохоос гадна үзэх боломжтой захин орчинд буюу одоо Facebook дээрээ гэр бүлийн радио 104.5 гэсэн одоо хайлтыг хийх юм болвол манай радиогийн пэйж гарч ирнэ. За пэйж дээр маань шуудаар гэрэлтэн нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар нэвтрүүлж байгаа учраас энэ хүн нэвтрүүлэгтэй хамтдаа байгаарай. Хэрвээ та нэвтрүүлэгт маань шуудаар холбогдъё гэвэл 1146 104 5 гэсэн манай эфир явц нээлттэй байна. За би хөтлөөгч гэрэл судлаач Цомо байна. Тэг өнөөдрийн гэрэлтэн нэвтрүүлэгт маань бас чочноор сэтгэл зүйч Болормоо агч маань өргөдөн хүрэлцэн ирсэн байгаа цаг цаваа гаргаад бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэж ирсэн танд маш их баярлалаа. За сайн байцгаана баярлалаа. За тэгээд өнөөдөр манай сонсогчдод бас Болормоо агч бит хоёртой хамтдаа өөрийгөө хайрлах 10 хором гэдэг одоо сэдвээр ярилцахаар бит хоёр бэлтгэсэн байгаа тийм. Тэгээ манай сонсогчдод бас энэ цаг мөчид орж ирээд яаж одоо өөрийгөө хайрладаг вэ? Хэрвээ таны амьдралд яг энэ хормыг өглөө гэж бодоход юу хийдэг вэ талаараа хуваалцаарай. Нөгөөтэйгөр бас өөрийгөө хараахан хайрлаж чадахгүй байгаа эмэгтэйчүүд байх аваас бит хоёр бас яг энэ дээр нь туслая, чиглүүлээ. Ер нь яагаад бүсгүйчүүд бид нар бас өөрийгөө хайрлах шаардлагатай вэ гэдэг талаар хуваалцсан ярилцъя гэж бодож байгаа штэ. За тэгээд эгч маань хэрвээ нууц биш бол хаанаас ирсэн бэ? Өнөөдөр бас ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Тэгээд өөрийгөө бас манай үзэгчдэд хийгээ сонсогчдод бас товчхон танилцуулж өгвөл. За намайг баяр сайхны Болормоо гэдэг. За би сэтгэл зүйч мэргэжилтэй. За өнөөдөр шууд аашаа ирлээ. За тэгээд манай үзэгчдэд сонсогчдод ялангуяа бүсгүйчүүдтэй бас хандаж хэлэхэд Болормоо агч маань бол 6 хүүхэдтэй. Тэгээ ийм гайхамшигтай бас эмэгтэй байгаа. Тэгээд ер нь бол нөгөө хүүхдийнхаа одоо тоонд л бид хийдэж айгүйх ингээл ядардаг штэ тий. Одоо жишээлбэл би хийж ингээд 4 хүүхэдтэй. Тэг ингээд олон хүүхэдтэй. Тэгсэрний нийгэмдэр ингээд байр сууриа авч яваад тий. Нөгөөтэйгөр өөрийгөө орхигдуулахгүй, гээгдүүлэхгүй аваад явна гэдэг бол бүсгүйчүүдэд бас нэг тийм том челленж юм шиг санагддаг. Таны хувьд энэ одоо тезисүүдийг яаж зохицуулдаг вэ? Яаж авч явдаг вэ? Талаараа бас гоё бүсгүйчүүдтэй маань хуваалцаач тий. Хоёлаа ингээд энэ талаар яриад нэвтрүүлэг эхлэе гэж бодож байна. Ер нь бол олон хүүхэдтэй ээжид бол маш их ажил байдаг тий. Завгүй байдаг, сэтгэл зүгээрээ чадарна, бие махбодороо чадардаг. Тэр дундаасаа өөрийгөө дундаас нь гаргаж ирээд өөрийгөө хайрлна гэдэг зүйл бол ээж нарт бол бодогдохч зүйл байдаггүй. Тэгэхээр яг би энэ хугацаанд дээр болохоор дөрөвт хүүхэд дээрээ ажиллаж эхэлсэн байхгүй. За би чинь одоо хаана яваад байна? Ер нь ингээд бүх юмыг төгс төгөлдөр байлгах гэж те төгс төгөлдөр байлгах гэж гэдгээс болох өөрийгөө орхитуулчихдаг. Зөвхөн үр хөвгтөө жаргалтай, нөхөр жаргалтай, гэр орон цэвэрхэн бүх юм одоо гэр орны бүх юм төгс төгсдөр байх хэрэгтэй. Гэхдээ би өөрөө байхгүй байдаг тэрэнд нь. Тэгэнгүүт яг тэр би өөрөө байхгүй болоод тэрэнгүүт юу яж гэхээр сэтгэл зүйн хувьд асуудалтай болгоод ууртай те нэг ууртай ад жаргалгүй тийм ээж болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр би бол эмэгтэйчүүдийг олон хүүхэдтэйч хүүхэдтэй байхгүй ч гэсэн өөрлөгөө өнгийх цаг гэдэг өөрийгөө хайрлах гэдэг нь хүн болгон гэж хэлдэг. Өөрийгөө хайрлах яаж хайрлах юм? Энэ хайрлах гэдэг нь яваалах юм. Энэ бол бид нар өөрсдийнхөө зүрх сэтгэл рүүгээ өнгийх тэр зүйл байж байдаг. Тэгэхээр үргэлж өөрийнхөө өнөөдөр би гонигтай байна уу? Өнөөдөр би гомдсон байна уу те? Өнөөдөр миний зүрх сэтгэл ямар байна гэд өөрийнхөө сэтгэл зүрх рүүгээ нэг чек хийгээд харах 10 хором өөртөө өгөхөд хүн өөрийгөө харж би ядарсан бол ядарснаа хэлэхдээ гомдсон бол гомдсоноо хэлэх бүх зүйлийг ингээд өөрийгөө чек хийгээд ирэхээр яагаад уурлаад байгаа юм? Яагаад ууртай байгаа юм? Яагаад стресстэй байгаа юм? Яагаад болохгүй байгаа гэдэг зүйлээ яг өөрийнхөө дотор руугаа өнгөийг харах үед олж авдаг зүйл байна гэдгийг олж харсан шүү дээ.
тийм. За тэгэлгүй яах вэ? За тэгээд манай лайвта бас хамтдаа байгаа үзэгчд маань лайв маань дуу явж гин үү, яаж ийн, хэр байна гэдэг талаар гоё мэдээлэл өгөөд өгөөрэй. Даваасран баяр ихч маань сайн уу, өдрийн мэндэ. Хайртай шүү, баярлаа гэсэн байна. Баярлаа, өдрийн мэндийг хүргэе. За тэгээд манай жочноос бас асуулт байвал асууж болно шүү гэж хэлж гэн. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг нь болохоор мэдээж одоо зөвхөн спад орох ч юм уу те, гоо сайханд орох, хуцандаа анхаарах, мэдээж гадныхын зүйлсүүдийг анхааралгүй л яах вэ? Гэхдээ нөгөө тэгүр манай сэтгэл зүйчийн маань хэлж байгаачлан болормагчийн маань хэлж байгаачлан яг өөрийнхөө тэр биетэйгээ бас ингээд тий ажиллах, өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсох гэдэг талаас нь бас илүү ярьж шít те. Тэгэхээр өнөөдөр бас яг энэ агуулгууд явах баха гэж бодож जैन. Тэгээ манай сонсогчид яг өөрийгөө хайрладаг, өөрийгөө бас яг анзаардаг тэр аргуудаасаа бас хуваалцаарай. Тэгээд өнөөдөр би нэг тийм пост оруулсан. Тэр постнд орн маань бүсгүүчүүд маань бас ямар сэтгэлдлүүдийг битсэн болоо гэж бодож чинь. Тэгээд манай гэрэлтэн эмэгтэйчүүдийн групп байдаг. Тэгээд тэр групп дээр маань бүсгүүчүүд маань бас битсэн болоо. За хараахан бас бичиж амжаагүй. За тэгвэл лайв маань доор яг өөрийгөө хайрладаг зүйлсүүдийг бичээрэй. За нэг бүсгүүн ин санааг авсан чинь ямар ч шалтгаангүйгээр цонх руу харц зогсох гэж хийж байгаа байхгүй. Өөрийгөө хайрладаг юм чигсаалтуудаа үзэж. За тэгээд дуртай дуугаа чанга тавиа зүгээр бүжгэлдэг. Талархлын одоо тий тэмдэглэл хөтлөөд ингээд өөртөө ингээд зурус бичдэг. За зүгээр одоо тий анхлын үнэртэй тос түрхээд ч юм уу лаасаад ч юм уу тэр дунд ингээд суудгаа гэд. Тэгээ ингээд харах юм бол яг өөрөө өрлөгөө өнгөн гэдэг нь илүү нэг юм активити тий ингээд үйл хөдлөл багтай. Тэгсэн хэрнээ нэг ингээд бодоод тайвшраад энэ зүйлд айгүй юм цаг гаргадаг юм үйлчлүүд бас байгаад байна уу да гэсэн зүйл ингээд анзаарагдаад байгаа. Таны хувьд яг одоо өөрийгөө хайрлах энэ зүйл дээр дадал болгож хийдэг тэр зүйлсүүдээ бас хуваалцаач гэвэл ямар зүйлүүд байж болох вэ? За ер нь бол одоо сэтгэл зүйн үүднээс ингээд яхаар бид нар айгу онол ч юм уу те өөрийгөө хайрлах өөртөө 10 минут өөртөө цаг гаргаад ингээд за амьдралын практик олон хүнтэй ээжийн зүгээс гэж хэлэх юм бол нөгөө өөрийгөө ээж нар маш их орхитуулдаг. Ер нь өөрийгөө юунд дуртай, юу ингээд сонсоод ямар дуу сонсох дуртай, юу идэх дуртай, яг ямар үгнээс таашаал авдیں۔ Юун дээр баярлдیں۔ Миний зүрх сэтгэл гонцсон байгаад байна уу? Би ядарсан байгаад байна уу гэдгийг бодохгүйгээр яг нөхөр үр хүүхэдтэй гэр орны ажил руу анхаарлаа хандуулснараа маш их ууртай ч юм уу, гомдомтхай ч юм уу, стресстэй тийм болж хувирж идэг. Тэгэхээр би болохоор ээж нарт олон эмэгтэйчүүд хэлэхдээ чи өөрийгөө эхэлж хайрлж сурч ийж бусдыг хайрлж чаднаа. Яг зөв тий. Нэгдүгээрт, хоёрдугаарт хүнийг харах биш, өөрийгөө л харах хэрэгтэй. Хүнийг харснараа ингэдэ өөрчлөгддөггүй. Зөвхөн өөрийгөө харснараа өөрчлөгддөг байхгүй. Би яагаад болохгүй байгаад байна. За энэ дээр ингээд хүмүүс ингээд би мөнгөгүй ч юм уу, олон хүүхэдтэй ч юм уу надад цаг зав байхгүй гэж бодож идэг. Хэрвээ сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалд ороод тэрэн дээр цаг зав хүнд 10 минут хэрэгтэй гэдэг өөрлөгөө өнгөйхэд. Амьсгал, урт амьсгаа, гүнзгий амьсгаа аваад бодоод яагаад би уурлж вэ гэдгийг л чек хийх хэрэгтэй. Уурлаад уурлах шалтгаан байх вахт хүүхд рүү яагаад уурлж вэ? Уурлах шалтгаан байхгүй би нүүрслүүлэгчтэй яагаад муудалцж вэ? Уурлах шалтгаан байх вахт би яагаад ийм стресс гаргаж вэ гэдгийг боддоггүй. Дан гэж зогсоод юунаас болсон бэ гэж сэрч хийгээд одоо хайна гэсэн үг тутагш байгаа. Тэгэхээр тэрэн дээр нэг юм бэж идэг нүглөө эрт сэрцэн ч юм уу те эсвэл нөхөртөө таагүй харилцаа муудалцсан ч юм эсвэл найзтайгаа муудалцсан эцэг ихтэй яг энэ харилцаан дээр болцсон зүйлээ ямар ч холбогдлгүй зүйл дээр гаргаж ирээд ингээд тэгээд өөрийгөө алдах тохиолдол зөндөө байдаг. Тэгээд тэрийгээ ч олж харахгүйгээр ямар нэгэн зүйл болохгүй байгаа зүйл танд илэрч ирэвэл та зогсоод 10 минутыг та өөртөө зарцуулаад өөрлөгөө өнгөх үед тэрийг олж илрүүлээд өөрийгөө өнгөх цаг болж идэв. Өөрийгөө өөрчилж өөрлөгөө өнгөснөрөө бусдыг өөрчлөх ч юм уу те бус руу харах ямар ч шаардлага байхгүй болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр нөгөө би эмэгтэйчүүдийг хүүхэд ч вэ те өсвөр насны хүүхдүүд ч бэ хүүхэд гаргасан ээж бэ хүүхэд гараагүй эмэгтэй байсан ч гэсэн өөрлөгөө өнгөх, өөрийгөө хайрлах, өөрийгөө сонсох энэ цагийг
ямар ч үед гаргах ёстой юм шүү л гэж хэлмээр байдаг. Тэр зогсолт аваад яг өөрийгөө анзаарах тий. Ер нь ингээд ялангуяа Монгол бүсгүүчүүдийг анзаараад тахлаар айгүй тийм гүргэн штэ. Гүргээр төвчээр штэ тий. Хэцүү тичээл биеийн өвдчөө тахтал за яг хөө тэгж яагаад нэг болондоо гэж хойшлуулаад гүрийгээд идэг. Сэтгэл санаа тавгүй ингээл хилмээр үг байхад чинь за яг хөө гомдчих бах. Эсвэл ингээ хэлвэл ууралчих бач гэдэг юм тий ингээл төвчээл гүрийгээд идэг. Тэгвэл одоо юу гэдгийг яг мэдээж өөр амьсгалыг ингээ зөвөр авч яваа төвчээд ийм асуудлууд байх ч гэсэн яг одоо нөгөө өөрийгөө анзаарах тий өөртөө цаг гаргадаг байх гэдэг энэ дадлыг бас битгий орхигдуулаарэ гэж хэлмээр. За тэгээд яг одоо лайв үзэж байгаа бүсгүүчүүдийгээ бас хандаж хэлэхэд үнэхээр яг өөрийгөө хайрлаасаа энэ бүсгүй маань гэсэн хайртай хамгийн хайртай хүмүүсээ бас яг энэ лайвын мандор таг хийж өгөөрэй бас хуваалцаж өгөөрэй. Тэгснээрээ энд яригдж байгаа маш чухал агуулгууд өнөөдөр магадгүй хинч тоохгүй хинч мэдэхгүй эсвэл одоо юу гэдэг гарах гарцаа олохгүй байгаа тэр эмэгтэйд те яг гоё тийм гүүр болох үгс болохыг бид нар үгүйсэхгүй. Тийм болохоор зэрэг таа ч гэсэн бас яг ийм гүүр болж энэ лайвыг маань бас хуваалцаж өгөөрэй. 3 эмэгтэй гоё таг хийж өгөөрэй гэж бас сонсогчтойгоо уриалж байна. Даваас орон баярагч маань ингэж энэ өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж чаддгаа гэж. Үнэн шүү те. Сая бас яг энэ дагуулгатай ижил зүйлийг ярьлаа штэ. Нөгөө нисэх онгоцонд бол тэгж хэлдэг штэ. Онгоц ямар нэгэн хэмжээгээр одоо ингээл тий осолдох ч юм уу осолдох бишээ ингээд ийм эрсдэл үүсэх юм бол хүчил төрөгчийн аппаратыг хажууд таны тусламж хэрэгтэй хүүхэд байна уу хөгшин хүн байна уу үс шалтгаалаад эхлээ та өөрөө зүв шүү. Тэгжээж та дараагийн тэр хүнийг аврах боломжууд нь нэгддэг шүү гэдэгтэй яг адилхан тий. Ерөөсөө л тэр нэг олон эмэгтэйчүүд чи өөртөө байгаа тэр зүйлээ хажуу талынхаа төвчдөг шүү дээ. Энэ хүндэл хэрэгтэй гэдэг нэг юм төсөөллөөр манай Монгол эмэгтэйчүүдийн хүмүүжил соёл гэж бас байна л да. Одоо бидний хувьд болохоор нөгөө гэр орноо цэвэрлээ, эмэгтэй хүн цэвэрхэн байх хэрэгтэй, айл гэрийн эзэгтэй хоолоо хийсэн байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй. Бүх юмыг амжуулах, өөрийгөө дандаа хоошин тавих тэр зүйлүүд рүү нөгөө соёлоосоо болоод ингээ уламжлаад ирсэн зүйлс байдаг. Тэгээд би нөгөө анх өөдөө тэмүүлгээд нөгөө Shirley Stenberg-ийн бичсэн тэр номноос уншиж байхад яг тэрэн дээр бичсээс аахгүй. Яагаад бид нар гэр орны ажлыг бид нар хэрвээ өөрийгөө хайрлаад ямар нэгэн зүйл рүү хөрөнгө оруулаад өөртөөхөө тотгошоогоо хөрөнгө оруулаад боловсрах тэр өөрийнхөө доторх зүйлгээ боловсралтаа хөрөнгө оруулсан тохиол жижигхэн зүйлс дээр стресстэж одоо цаг зав өрөх хэрэгтэй юм бэ. Тэгэхээр хамгийн чухал зүйлс бол зөвхөн таны доторх шүү. Доторхлууга бидний гаднах хичнээн үзэсгэлэнтэй хичнээн материалын зүйлсээр хангагдсан ч гэсэн миний зүрх сэтгэл маань юугаарч хангагдаагүй дүүрээгүй боловсрол бол тэр хүн өнөөдөр балчир хിവэрээ өөрийгөө олоогүй гонигтай аж аргалтай биш л байгаа байхгүй. Тэгэхээр та өөрийгөө олж ийж өөр хүүхдүүдтэй үнэлэгдэн өөр хүүхдүүдтэй одоо нөгөө ээж маань өөрийгөө хайрлаж байгаа юм хүүхдүүд ч гэсэн дураагаад бас өөрийгөө хайрлах тэр зүйлд суралцнаа л гэсэн үг. Яг зөв тий. За тэгээд хоёлаа бас яг бүсгүүчүүдтэй хандаад өөрийгөө олох, өөрийгөө хайрлах бүр тэр бодит бас яг жишээнүүдийг бас хуваалцъя гэж бодож байна. Тэгээд тэрнээс өмнө манай гэрэлтэн нэвтрүүлгийн маань хөтлөгч бас Баясагч маань байгаа. Тэгээд Баясагч бит хоёрын маань хувьд бас өчигдрийн дугаар дээр ярилцаад хоёр оронтой таалгуулах ийм одоо жижигэн пост оруулсан баггүй. Тэгээд тэр постын маань бас ийм ялагч нь бол тодорцсон байгаа. Эхний оронгийн нь бол би хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг хоёр оронтой тооных нь эхнийх нь тоог нь 7 гэж хэлэхгүй. Ер нь 7 гэдэг тоо ингээд ягаад ч юм их гоё тоо одоо тий ийм төгсг тоо гэдэг утгаараа ингээд амьдраад их удчихж л тий. Хоёр дахь орны тоог нь болохоор зэрэг манай Баясагч хэлсэн. Баясагч маань болохоор зэрэг 5 гэдэг тоо гэсэн байхгүй. Ингээд бит хоёрын нийлүүлсэн тоо 75 гэдэг тоо. Тэгээ энэ 75 гэдэг тоог таасан одоо манай гэрэлтэн маань бол манай Аленка маань байсан. Тэгээд Аленка маань бас лайвтайгаа хамтаагаараа тэгээд Аленкатай болохоор зэрэг бит хоёрын бэлтгэсэн нэг бэлэг нь болохоор юу байв гэхээр Инээс илэл гээд нэг энэ өвөр Монгол одоо зохиолчийн бичсэн ийм ном байгаа. Тэгээ энэ номыг бас бяцхан юм бэлгүүдтэй хамт бэлтгэсэн байгаа. Тэгээ манай Аленка бид нартай холбогдоод тэгээд лайвтайм чат бичээд тэгээд энэ бэлгээ бас аваарэ гэж хэлмээр. За гих мэтчлэн гэрэлтэн эмэгтэйчүүдийн маань хөтөлбөр нь бас улирлынхаа дахин шин нээлтийг эхэлсэнтэй холбогдуулаад гэрэлтэн бүсгүүчүүдэд улам илүү бас идэвхжүүлээд бүсгүүчүүд бие бинийгээ дэмжих нь би биенийгээ би биендээ эерэг нөлөө өгөх нь ямар чухал вэ гэдгийг л нийгэмдээ бас ингээд тод томруунаар ингээд харуулмаар байгаа байхгүй. Тэг өнөөдөр ингээд анзаарах юм бол мэдээж одоо юу гэдэг өөрийгөө хайрлах талаар ингээд нөхцөл байдал нь бүрдэхгүй.
Энийг магадгүй ингээд тэ мартчихсан. Би ингээд уурлал бухимдаад үтгс чи би ерөөсөө өөрийгөө өөрөө хайрлахгүй байгаа юм биш үү гэдгээ ингээд орхичихсан. Нэр цүнхэн тийм юм яваад ийшсэн штэ гэд нэг төрхөн зургийн нэг марталт үүсдэг шиг өөрөө өөрийгөө яг ингээд цүнхэн дотроо мартчихсан тий. Тэгээд одоо тэрнээсээ болоод ааш аваар үүсэдэг ч юм уу, харилцааны хувьд асуудал үүсгдэг ч юм уу, ийм бүсгүүчүүд байж болно штэ. Тэгэнгүүт нөгөө их тохиолдолд бүсгүүчүүд нэгээ доош нь татаж чангаахш алдаа асуудал гарсан үед нь тэгсэн байлаа штэ гэж ярих биш. Харин тэ минь яагаад бухимдаад байгаа миний дүү яасан миний ихч яасан тэ нэг ийм зүйлийг мартсан юм биш үсттэй тэгвэл энийгээ хийгэрэй гэдэг талаас нь ингээд зөвлөдөг нөлөөлдөг байгаасаа гэсэндээ гэрэлтэн нэвтрүүлэг маань нийгэмдээ дуу хоолой хүргэж байгаа. Тэг өнөөдөр ч гэсэн яг бит хоёрын яриаг сонсоод тэ энэ агуулгыг сонсоод бүсгүүчүүд маань би нэг эмэгтэйг бас яг ингэж өөрийгөө хайрлахад нь хором гаргахад нь тусалъя гэдэг тэр хэрэгжүүл бас үүсээсэй гэж бодож ин л та. Та юу жадж байна? Ер нь эмэгтэй хүн болгон л тийм байгаасаа л гэж бүрсдэг те. Тийм. За яг одоо нэг хоёул бодит кейс дээр ярих гэж түрүүн ярьжсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө миний хувьд болохоор нөгөө яг одоо өөрийгөө хайрлах тэр зүйлээс эхлэхэд нь хамгийн түрүүнд өглөө босоолол шууд усанд ордог гэсэн. Яагаад усанд ордог гэхээр усанд орохоор чинь хүний нөгөө сэтгэл санаа сэргэн бас ингээд бие махбод сэргэн тэнгүүд өөрөө цэвэрхэн мэдрэмж аваад ирэхээр сэтгэл санаа ч гэсэн сэргэж эхэлдэг. Тэгэхээр хүн яг тэнгүүд нөгөө би нөгөө халдаг бигүүч нэг гэртмэнд байдаг гэсэн болохоор хүсээ бигүүчээр ороож авахсандаа өөр юмнууд хүүхдүүдээс сэрхээс өмнө юмаа хийгээд бэлтждэг гэсэн. Тэгэхээр нөгөө хүн хүүхдүүдэнд сэрсэн ч гэсэн өөрийгөө ингээ харахаар усанд орчихсон цэвэрхэн болсон. Ус нь ингээд оролттой тэг ингээд өөртөө сэтгэл хангалуун болчихж байгаа байхгүй. Гэтэл ингээд хүүхдүүдтэйгээ зэрэг ингээд босоод ингээд стресстэйд ингээд ирэхээр өөрийгөө харсан ч гарах гэсэн чинь өөрөө зүрхсээ байгаа л хүүхдүүдээ ингээд тэл би бүр ингээд гараад нэвсийгээл явж исэн чинь хүнтэй таралтчлаа ч юм уу те би өөрөөсөө иччихлээ ч юм уу тийм байдалд орж идэг. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэдэг нь нэг амар их санхүү мөнгө ч юм уу цаг зав зарцуулаад ах шаардлагагүй зүгээр танаас жоохон зориулал гарч ирнэ. Би ингээд усанд орсноороо үсээ ороосноороо энэ хиний сэтгэл санааг өргөх гээд байгаа. Өөрийн сэтгэл санааг өргөх гээд байгаа байхгүй. Тэгээ өргөгдөөд гарахаараа сэтгэл санаа ч гэсэн хүүхдээ аваад цэцэрлэгт нь өрөж өгсөн ч гэсэн хичээлд нь өрж өгсөн ч гэсэн сэтгэл ханамжтай л байна. Гэх мэтчлэн жижигхэн зүйлсээс эхлэх хэрэгтэй. Нэг амар том зүйлсээс эхлэх гээл те. Одоо ингэ дээд боловсрал гэхээр нөгөө сургууль сурч чадахгүй байна. Хүүхдээ хараад ингээд энэ боловсрал гэдгийг анх би хүүхдээ харж байхад надад нэг хүн хэлж ирсэн. Би сурч чадахгүй штэ яах вэ гэсэн чи хэрвээ сурахыг хүсчихвэл 15 ном уншиж тэгвэл чи бакалаврын зэргийг хамгаална гэж хэлсэн. Тэгэхээр би тийм үү гэд тэр цагаас хойш би маш их номыг уншдаг. Тэгээ бидэнд ном унших цаг олддоггүй штэ гэдэг эзнэр хэлдэг. Би шөнө уншдаг гэсэн. Хүүхдүүдэд унтуулчаад тэр маш чимээ энерги сайхан цагт би яг өөртөө зарцуулж байгаа тэр хөрөнгө оюуны хөрөнгө гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр номноос маш их зөвлөгөө авдаг. Өөртөө маш их одоо мэдлэгийг хоримтлуулж авдаг. Тэр номны зохиогч бас маш их зүйлийг суралцдаг. Тэгэхээр энэ зүйлээс өдрөөр бид нэр баг багаар суралцах тусам өөрийгөө үнэлэх, өөрийгөө хайрлах мэдлэг маань бүрэлдэж эхэлж. Тэгэхээр надад цаг зав байхгүй ч юм уу те. Надад мөнгө байхгүй гэхээс илүүгээр жижигхэн байгаа өөрт байгаа нөөц болцоог ашиглаад усанд орох чинь ингийн зүйлтэй хүн болон босоод ордог те. Тэгэл энэ зүйлээс эхлээл би үсээ орохгүй ч гэж болно. Гэхдээ хүн усанд ороод нүрэндээ тусаад төрчихсөн тохиолдолд хүүхдэд тэврэг гарсан сэтгэл хангалуун гарч чадах байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ зүйлээсээ өөрөөсөө шалтгааллах тэр зүйлийг өөргөө өнгөх скетч өөрийнхөө өдрийн гаргадаг тэр зүйл дээр өөрийгөө оруулаагүй гэдэг нь л харамсалтай байгаа. Тэрэндээ л өөрийгөө оруулчихсан. Маргааш өглөө босоод хүүхдээ хөргөж өгнө, хүүхдээ хоол хийж өгнө ч юм уу те. Нөхөртөө ингэн тэгин хоолоо бэлтэн ингэн гэсэн бол өглөө босоод би усанд ороод ингээд гэд тэр нөгөө өдрийнхаа тэр гаргаж байгаа тэр төлөвлөгөөндөө өөрийгөө жоохон хэсэгт нь л оруулчих юм бол энэ нөөрлөг өнгөх цаг болж байгаа гэсэн үг. Тэр ямар нэгэн шатсанлаа хүнд гэрэл өгч чадахгүй л гэд та шатах тусам эргэн тойрондоо та гэрэлтэж чадахгүй эргэн тойрондоо ч үзэгдэхгүй гэсэн. Эргэн тойрондоо гэрэлтэхийн тулд эхлээд өөрийнхөө доторхыг ласаах гэрэлтэх хэрэгтэй.
Тийм шүү тий. Өөрийнхөө гэрлийг асаахын айгу чухал агуулгыг бас чочин маань бас илэрхийлж байна. Тэгээд манай сонсогчдод бас яг 6 хүүхэдтэй өөрийн гэсэн туршлагатай. За тэгээд сэтгэл зүйчээр бас тагнан ажиллаж байгаа хичээс маань бас асуух асуулт байвал илгээж болно шүү. Сүүлийн нэг ном гэдэг хэсэг бас айгу таатай санагдчихээн л та. Тэгээд би бас ер нь хичээгээ мэднэ. Нэлээ олон ингээд ном уншсан. Тэгээд тэр номоороо бүр ингээд амьдрч гоё ингээд номыг гоё ингээд амттай уншиж чаддаг. Яг нэг тийм амьдралын дадал ингээд харагддаг байхгүй. Хамгийн сүүлд уншсан гоё номноосоо бас хуваалцуул тий. Ер нь ингээд бүсгүүчүүд ялангуяа хувь хүний хөгжлийн талаар ч юм уу тий эсвэл яг өөртөө хэрэгцээ тийм номыг ингээд уншсанараа бас олон мэдлгүүдийг ингэж олж хоригдлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр би ийм хоёр асуултыг асуумаар байна л та. Хамгийн сүүлд уншсан ном танд бас хамгийн хүчтэйгээр нөлөөсөн номыг хуваалцаач гэвэл та ямар номуудыг хэлэх вэ? Одоо яг миний эхлүүлсэн байгаа нэг ном болохоор улс төрийн холбогдолтой ном байна. Тэр дотор одоо ямар болдлого нь гажуудснаас болж улс төрд ямар гажуудал үүсдэг гэдэг ном байгаа. Хоёр дахь нь болохоор Томор Мөрөөд гэсэн Израилийн ерөнхийлөгчийн бичсэн хүн байна. Энэ хоёрыг бол эхлүүлээд уншаа явж байгаа. Миний сэтгэлд яг хүрсэн ном гэх юм бол хамгийн анх би тэр номны нэрийг би яагаад мартчихв. Яг бас яг өөрлөгөө өнгөх тийм нөгөө таны доторх сүнс яг ямар байна гэсэн тийм холбогдолтой ном байсан баха. Тэр номыг яагаад унших тохиол гарсан бэ гэхээр манай нөхөрд нөгөө даалгаварт нөхцөн. Тэгээд уншаа тэрийг нөгөө агуулгаар нь өөрөө ойлгосон зүйлийг бичих байсан чинь манай нөхөр уншихгүй би уншиж агуулгыг бичээ. Яг тэрийг би уншиж хахад би маш хүлжсэн байхгүй. Яг надад хэлээ. Надтай тэр ном яриад байгаа юм шиг те. Яг тийштэй гэд би бүр ингээд яг тэр номыг уншингууд л би бичсэн хариулт номны арталт нь тийштэй гэж би бичиж байгаа байхгүй яг бол надтай яриад байгаа юм шиг. Тэгээ би уйлж ийн гэж бичиж байгаа. Яг тэрийг унших. Тэгэхээр тэр миний сэтгэлийг маш их ингээд хөдөлгсөн. Одоо ингээд надыг би ер нь хаана яваад байгаа юм. Өнөөдөр би яг өвдцэн байна гэдгээ мэдэрч байгаа байхгүй. Сэтгэл зүгээрээ маш их өвдцэн байна гэдгийг харж эхэлж байгаа. Тэгээд өөрийгөө маш их хайрлж өрөвдөж эхэлж байгаа юм. Яг тэгвэл өөрийгөө өрөвдөж хайрлж юурс тэхгүйгээр яг л миний хүүхдүүдтэй байх хэвээр нөхөртийн байх хэвээр гэд явцсан байсан чинь яг өөрийгөө орхитуулсан байдаг гэдгийг тэр номноос олж ирсэн. Тэр номны нэрийг нь би мартсан байна. Хоёр дахь ном нь болохоор зорилгоор өдөрдүүлсэн амьдрал гэд би 2800 төгрөгөөр би агүй олон жилийн өмнө л доо худалдаж авч чад тэр номыг би уншаад бас агүй уйлжсэн сэтгэлтэйг хүрчээсэн. Гэхдээ энэ бол миний эхэлсэн номнууд байхгүй юу? Эхлэлийг тавьж исэн номнууд. Тэгвэл яг одоо бүсгүүчүүдэд зөвлөхөөр энийг л та нар маань нэг уншаарай. Одоо зөвлөхөөр ном гэх юм болов би яг нөгөө одоо хамгийн сүүлд би нэг эмхтэй зөвлөсөн. Чи номын сан руу ороо. Номын сан руу ороод номын дэлгүүр рүү ороод гарчгийг унш. Тэгээд доторх агуулгыг уншаад үнэхээр чиний зүрх сэтгэлд энэ яг надад хэрэгтэй юм байна гэж бодж үл шууд худалдаж аваад уншаа. 2-3 ном битээ ав. Зөвхөн нэг ном ав. Тэрийгээ дууссаны дараа дахиад номын сан ор. Дахиад орохдоо бас гарчгийг унш. Агуулгыг унш. Тэгээ чиний зүрх сэтгэлд яг энэ надад хэрэгтэй юм байна гэх хүн өөрийгөө мэддэг байхгүй. Миний зүрх сэтгэлд яг юу хэрэгтэй, ямар үг хэрэгтэйг мэддэг болохоор тэрийг уншаад энэ номыг би унших хэрэгтэй юм байна гэдэг авд. Тэгээ тэрийгээ дуусгасны дараа дараагийнхаа ном руу орох хэрэгтэй ээждэг. Тэр хүмүүс заримдаа амар том нөгөө хүмүүсийн намтар одоо нөгөө байдаг штэ. Одоо Сингапурын хөгжлийн нууц гэх юм уу, нэг бол нөгөө Барак Обамагийн түүх ч юм уу те. Гэх тиймэрхүү том хүнд номнуудаар үрс эхэлж болохгүй. Зөвхөн кэр хийхин тулд нөгөө өөрлөгөө өнгийсэн те. Ямар сэтгэл зүйн холбогдолтой ном байна, хувь хүний хөгжлийн талаар ямар ном байна. Тэрэн дээр очиод намын санд очиод уншихаар гараад ирдэг. Гарчгийг уншаад те. Яг надад тийм хэрэгтэй байгаа штэ. Би нэг уншчихъя. Та өнөөдөр уншаад дуусахаар таны доторхчин ч гэсэн идэгрээд бас нөгөө боловсроод өөрчлөгдөж байгаа гэдгийг багаар хардаг л да. Тийм. За маш их баярлалаа. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг маань өөрийгөө хайрлах 10 хором гэдэг одоо сэдв ба агуулгаар бас ном уншиж өөрийгөө хайрлаж өөрийнхөө зүрх сэтгэлийг бас тайлбарлуулж болохын агуулгыг бас хуваалцаж байгаа. За
үзэгсэлэндээ хоёр бүсгүүдэд амжилт хүсье гэсэн байна. За гэрэлтэн бүсгүүчүүдтэй амжилт хайртай шүү баярлаа гэсэн байна. Би гэрэлтэн бүсгүүчүүдтэй баярлаа. Амжилт хүсье гэсэн сэтгэлүүд бас маш их ирсэн байна. Олон бүсгүүчүүд бас яг өөрийгөө хайрладаг, өөрийгөө бас одоо тий өөртөө зориулт гаргадаг, инхийн тулд өөртөө ингээд өөрийгөө нэг анзаардаг, чагнадаг байгаасаа гэдэг агуулгуудыг бол гэрэлтэн нэвтрүүлэг маань өмнө удаа ингээд хэд удаа ярьж исэн. Тэг өнөөдөр бол илүүтэйгээр ингээд өөрийгөө хайрлахад яг 10 хором гаргаарай гэдэг нь өөр илүү бодиттой зүйл байгаа байхгүй тий. Зүгээр ингээд өнгөрдөг зүйл биш. Тэг ингээд заримдаа ихэнхдээ ч юм уу ингээд анзаарах юм бол өөрийгөө яаж хайрладаг вэ гэхээр нэг дуртай амттангаа авч иддэг. Эсвэл найстайгаа дуртай юмаа ингээд тий хийдэг. Эсвэл ингээд яриад өнгөрдөг ч гэдэг юм уу ийм зүйлсүүд байдаг бол бас нөгөө талаар шин зүйлийг хийж үзээрэй гэж бас хэлмээр байгаа тий. Урд өмнө хийж үзээгүй зүйлийг хийвэл бас ийм гоё сонирхолтой зүйл. Эргээд ингээ харахаар нөгөө хүний сэтгэл зүй гэдэг чинь нөгөө шин зүйлээр сонин содог зүйлээр ингээ туслагдахаараа бас их гоё татагддаг штэ тий. Энэ талаас нь хоёулаа бүсгүүчдтэйгээ бас хуваалцвал. Яг хоо шин зүйлийг харъя гэхээр бас тэгж яг одоо нөө сэтгэл зүйн хувьд жоохон уншихсан байгаа хүмүүс бол тийм зүйлийг харахыг ч хүсдэг. Иргэн тойрон дотор юу болоод байгааг ч хардаг. Тэгэхээр нөгөө жижигхэн зүйлсээс эхлэхээ гэдэг нь одоо нэг хүн хэлжсэн байхгүй байна. Маш их тархалгалтай хүмүүсүүдтэй ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн. Тэр хүнийг босоод 15 минут тасгал хийчих 15 минут юу ч биштэй гэж ингэж хэлэх амархан. Гэтэ 15 минут тэр хүнд маш хэцүү байл. Зүгээр 1 минут 2 минут 3 минут гэж хэлдэг гэж хэлүүлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бас нэг амар том зүйлээр тэг инг гэж хэлэхээс илүү өнөөдөр чиний сэтгэлийг юу хөдөлгөтийн ямар аяг хөдөлгөтийн чи ямар дуу сонсохоор баярлтیں۔ Тэр зүйлээ чи уйлмаар байгаа мó уйл хэвтмээр байвал хэвт унтмаар байвал унт эхлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг өрөвд хайрл сонсох хэрэгтэй байхгүй. Гэтэл бид нар тэгхгүйгээр тэр маш их өвдсөн ачаал даацсан байж тэл бүр ингээд дэсрэх хэмжээндээ болцсон байгаад тэр шатцсан лаа бусдад гэрэл өгч чадахгүй ингээд тий өргөн тойрондооч гэрэл өгч чадахгүй өөртөө ч гэрэл өгч чадхаа байлаад унтарсан. Тэгээ Карл Юнг хэлэхдээ ингэсэн байна. Гадагш хардаг хүн мөрөөддөг, дотогш хардаг хүн сэрдэгэ гэж хэлсэн байна. Тэгэхээр гадагш юус бити хар хүн рүү бити хар зөвхөн өөрийнхөө дотогш байгаа л хар гэж хэлмээр байдаг. Энд суралцахад тийм амархан бас зүйл биш. Хэцүү. Энэ суралцахын тулд маш их өөртөө ажиллана. Бид нар хүнийг өөрчлөх биш, өөрийгөө өөрчлөх маш хэцүү. Тэгэхээр өөрийгөө өөрчлөөд өөрийнхөө дотогш хараа сурцсан хүн дэлхийг гэрэлтүүлж чадна л гэж байгаа. Тэр энэ бол юу ч биш гаднах байдал. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд өөрчлөх ёстой хамгийн түрүүнд хүрэх ёстой зүйл миний хажууд хүүхдүүд болохгүй байх, нөхөр болохгүй юм ч юм уу, найз болохгүй байх, дарга болохгүй байх гэхээс илүүгээр би өнөөдөр хэн бэ? Яг зөв. Өнөөдөр би яг хаана явж байна? Тийм шүү. Өнөөдөр надад юу тохиолдоод байна? Өнөөдөр би миний сэтгэл санаа сайн байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгэхээр би бол яг хүмүүсийг би бол маш хөгжим сонсдог. Музик терапи би хөгжмөөр бид нар сэтгэл зүгээс засах өндөр боломжтой байдаг. Тэгэхээр тухайн хүн яг юугаар сэтгэл санаа нь өргөгдөөд идэв те. Тэр зүйлээ л олоод тэрүүгээрээ өөртөө зарцуулах хэрэгтэй. Хөгжим сонсомоор бол сонс, унтмаар бол унтаж болно. Өөрийгөө шийтгэж болохгүй. Өөрийгөө л хайрлах хэрэгтэй. Бид гарын яриаг бас сонсоод өөрөөсөө бас асуугаад үзээрэй тий. Би яг одоо юу хиймээр байна? Би юу хийвэл яг тэр өөрийгөө хайрлаж байгаа тэр мэдрэмжийг бид нар заримдаа нөхрөөсөө ч юм уу эсвэл найз залуугаас ч юм асуудаг. Чи надад хайртай байхаа болцсон уу ч гэдэг юм тий. Энэ үгийг хэлэхгүй сонсохгүй айгуу удчлаа гэдэг шиг би яг юу хийвэл чамайг гоё тэр хайрлсан тэр мэдрэмжийг чи авах вэ гэд өөртөөгөө яриад өөрийнхөө зүрх сэтгэлийг анзаараад ингээд үзээсэй тий. Тэгээд магадгүй хэцүү ч гэсэн та чаднаа гэж бас хэлмээр энэ тий. Нэг ийм ялгаа бас ингээд байдаг юм шиг анзаарагдлаа л та. Бүсгүүчүүд маань өөрийгөө хайрлахыг хувиа хичээгээд би амин хувиа хичээгээд байна гэж бас ингэж андуурах эндүрх тохиолдол бас байдаг юм шиг тий. Жишээл одоо юу гэдэг гоё өглөө эрт босоод ингээ уул руу гараад алхахыг гэх тэнгүү тэр хооронд хүүхдүүстэй цай бэлдэж өгөх нэг ийм хэсэг зөрчилдөх гээд байна гэж бодъё л та. Тэгэх юм бол за ганцаараа өөрөө тэгээ явж яхаар хүүхдүүдийнхаа цай бэлдэж өгөөд айтайхан байж идөөч гэдэг юм уу те. Ингэж эндүүрээд хийдэг штэ. Гэтэл яагаад өөрийгөө хайрлах нь тийм буруу зүйл байна гэж те. Энэ дээр манай бүсгүүчүүдэд та гоё өөрийнхөө ойлголтоосоо өгвөл. Өөрийгөө хайрлах гэдэг нь хувиа хичээх зүйл биш ээ. Өөрийгөө шавхаад дуусахгүй болох нь ухаан байхгүй. Аха. Ухаан шавхгүй.
Тэгэхээр нөгөө одоо хэлж штэ би ингээд уул руу гараад ингээд алах гэсэн хүүхдүүдэд цай бэлтгэж өгөх гэж байна. Бэл чи дүүрэн байх юм бол чи юу ч хийж чадна. Өөрийнхөө жинхэнэ зан чанараа ингээд хүн өөрийгөө таних тусам, өөрийгөө хөгжүүлэх тусам, хэн бэ гэдгээ мэдэх тусам хаашаа явахаа мэдчих эхэлдэг. Хаашаа явахаа. Тэгэхээр бид нар одоо гэрэлтэн эмэгтэйчүүд гэдэг энэ гоё үгтэй бас нэвтрүүлэг байна. Дээрэс нь өөрийгөө хайрлах гэдэг нэг юм point гараад ирлээ. Энэ зүйлүүд төр хүмүүс бас ойлгохгүй байгаад байгаа нь би зүгээр л дотроос асуугаасаа л гэж үзсэн. Сайн байна уу би? Чиний зүрх сэтгэл сайн байна уу? Чи гомдсон байна уу? Уйлмаар байна уу? Чамд амралт хэрэгтэй байна уу? Чи бол хөөрхөн, чи бол үнцэнтэй. Чи амрах хэрэгтэй штэ. Өөртөө хэлэх хэрэгтэй. Гэтэл тэрийг хамгийн түрүүнд босготол өглөө босготоо сайн байна уу? Хөөрхнөө гэл өөрийгөө хэлж болно штэ тий. Тэгээ өнөөдрийн сэтгэл санаа чинь ямар байна? Урд оройн сэтгэл хямарсан сэтгэл зүгээ өнөөдөр өглөөдөө авчирсан ч гэж магадгүй. Хэрэг тань тусламж хэрэгтэй л та тусламж авах хэрэгтэй. Яг л энэ зүйлээс л эхлэсэй гэж хүсэж байна. Эмэгтэйчүүд Монголын соёлын талаар яриад байгаа. Соёл нь ийм болцсон байгаа байхгүй. Чи гэрээ цэвэрлэх ёстой, чи идэх ёстой, бос юун дондтын ийм зүйлсээр нөгөө хөглөгцөөр агаад тэр одоо бидний үе гэсэн үг шүү дээ. Тэр дээх хүн ийм зүйл рүү орцсон. За одоо үеийн хүүхдүүд бас арай ээж нар те юм сураад мэдээд ирэхээр хүүхдүүд арай өөр аргаар үсгэж хүмүүжүүлж байгаа. Гэхдээ өөрийгөө хайрлах энэ зүйлсийг орхитуулж байгаа. Ээж нар тэ хүүхдүүдтэй өвлүүлэх. Тэр хүүхдүүдтэй өвлүүлээд өөрийгөө мэдсэн хүүхэд хин нэг хүний бүлийн төртөггүй л гэсэн. Манай охин гүйжрээд ээж намайг манай ангийн хүүхдүүд тэгээд байна гэдэг. Тэр хүүхд чамайг сайн мэддэм үү гэсэн. Мэддэггүй. Чамайг хамгийн сайн мэддэг хүн хэн бэ? Мэддэггүй чи штэ. Чи 9 жил өөрийгөө сайн мэдчихэж би чамайг мэддэг гэж өнөөдөр чиний ганц ангийн ч хүүхэд чамайг 1 жил хамт сурах хэдхэн сар сурахын хооронд чамайг мэдээ тодорхойлоод тэр үгээр хэлэн тэрэнд нь итгэж байгаа мó чи. Чи үгүй харин тэр хүн чамайг мэдхгүй штэ. Тэгэхээр чи өөрийгөө сайн мэдэх. Өөрийгөө мэдхгүй болоод л хүний ямар нэгэн бүлийн төртөж байгаа байхгүй. Тэгэхээр таны хүүхэд хэн бэ? Таны хүүхдийн зүрх сэтгэл ямар байна? Таны зүрх сэтгэл ямар байна? Энийг хамгийн түрүүнд асуух хэрэгтэй. Өөрийгөө мэдсэн, өөрийгөө хайрлсан хүмүүс альва нэгэн зүйл төр ганхгүй л гэсэн. Тийм. Маш чухал агуулга шүү. Тэгэхээр бидний нэвтрүүлгийг бас сонсож байгаа бүсгүүчүүд маань өөрийгөө бас хайрладаг, өөртөө хилдэг, өөртөө зориулдаг тий тэдгээр зүйлсүүдээ бас гоё хуваалцаарэ гэж сонсогчтойгоо үзэгчтэйг бас уриалгахаар байна. Тэгээд магадгүй энэ дундаа бас яг өөртөө тэр ямар гоё таатай зүйлсүүдийг тий үнцэнтэй хандлагуудыг бас яг мэдрүүлж ийсэн бэ гэд тий. Тэгээд миний хувьд бол яг нөгөө илүү дасгал хөдөлгөөн хий гэдэг дээр өөрийгөө илүү хайрлаж эхэлж байгаа. Тэгээ ингээд яг нөгөө тухайн өдөртөө чинь яг сахилах хөтийн асуудал байгаа байхгүй. Хийгээд ингээд хийсний дараа yes би өнөөдрийнхийг амжуулчлаа чадчихлаа. Тэгээ яг үндэ ингээд айгүй жоохон зүйл боловч яг ингээд тэмцэлтэд хийхээр ингээд айгүй том зүйл байдаг тий. Тэгээ яг тэр нөгөө өөрийгөө хайрлах нь хийсний дараа өөрийгөө магтах, өөрийгөө мотивац өгөх, өөрийгөө урамшуулах гэдэг ч юм уу ингээд хүн хүний ингээд арга барилууд хүслээс нь хэрэгцээснээс нь шалтгаалаад ингээд өөр байгаад байна шүү дээ. Таны хувьд таны амьдралын туршлага дээр бас яг ингээд өөрийгөө гоё ном уншсан тий ингээд шүршүүрт ордог гэлт хийж байгаа ш тий. Тэгээ яг гоё ингээд бүр сэргэж бас босч исэн өөр ямар одоо жишээ байна вэ? Хүний амьдралд бас маш олон хэцүү нухчаа маш олон зүйлүүд байгаа л да. Энэ бүгд дээр яг би нөгөө хэцүү зүйл болж ирэхэд нөгөө би одоо хэцүү зүйлсүүд зөндөө болж исэн л да. Болж байгаа тэр нөхцөл байдалд гарч исэн зүйлүүд нь маш их нөгөө доторлогоо өнгөх тэр цагийг гаргаж исэн гэсэн. Одоо ингээд суугаад хүмүүс одоо болохоор бясалгах гэж ярьдаг. Миний хувьд бол залбирал гэдэг тэр зүйлийг хийжсэн. Яагаад ийм зүйл надад болов? Яагаад ийм байх ёстой юм? Тэгвэл би яг яах ёстой юм гэж дандаа тэгж өрлөгөө өнгөх тэр зүйлийг. Энэ нь намайг маш их хүчийг өгчээсэн гэсэн. Яг ганцаардад сурсан гэсэн. Энэ нэгнээс тэ энэ надад туслах болоо, энэ надад ингэх ёстой гэдэг зүйлсээс биш. Өнөөдөр миний юу болохгүй байгаа. Би яг яах ёстой юм? Би тэгж дотроос хүчрэгчиж маш хэцүү зүйлийг хүмүүс даван тулдаг. Чи дотгошоогоо өнгөхгүй хадагшаа хараал байвал
чи хүчрэгчж босч ирж чадахгүй л гэсэн. Тэгэхээр хүчрэгч босч ирэхийн тулд чамд хэцүү өвдөлттэй үе цаг үед байж л дараа. Яагаад гэвэл тэр хэцүү ганцаараа байхад хэцүү хин нэг нэрөө ярмаар санагдана. Хин нэг нь миний хажууд байгаасаа гэж хүснэ, хин нэг намайг хайртай гэдэг үг хэлээсээ, хин нэг намайг хөөхөн гэж хэлээс. Эхлээд та өөртөө хайртай гэж хэлэх хэрэгтэй. Өөрийгөө хөөхөн гэж хэлэх хэрэгтэй. Өөртөө таалагдах хэрэгтэй. Өөрийгөө олох хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ айгүй хэцүү. Нэг цахилга бат. Ер нь бол хүн өөрийгөө өнгөх юм. Тэрнээсгүй энэ хүн болгоцсон юм байна. Ингээл болчтой юм байна биш л те. Энэ зүйлүүд дээр мод одоо яаж ургадیں те. Модыг тарилаа. Тэгэхэд энэ жишээг би яах айгу дуртай л да. Мод жилийн 4 улирал тэр газраа л байдаг нэг газраа. Тэрэн дээр салхитай, шуурхтай, мөндөртэй, нартай, бороотой те. Тэр бүх зүйлсүүд тэр мод ингээд үндсэн доошоо маш томоор дэлгэрч үндсэн том болснараа ингээд ямар ч зүйлсэнд ганхахгүйгээр үрж имсээ өгч эхэлдэг. Тэрнтэй адилхан бидний амьдралд жилийн 4 улирал үргэлжлэх болно. Тэрнтэй шуурхтай, цастай, мөндөртэй улирлууд бидний амьдралд үргэлжлэнэ. Тэр үед яах вэ гэхээр тэр мод үндсээ тэлээд гайхалтай сагалгар мод болгоход бидний доторх тэгж тэлэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр бид нар тийм өвдөлттэй зүйлсүүд эрэх толнд бид нар хин нэгэн рүү харах биш доторлоогаа өнгөх хэрэгтэй. Би хаана болохгүй байгаа юм. Ямаг юу өвтгөхөд байгаа юм. Хинээс тусламж авах уу те мэрэгжлийн сэтгэл зүйч нартай очиж болно. Нэг бол өөрлөгөө өнгөөгөөд та ном барьж авах байх. Ном бол таны маш гайхалтай туслагч байж чаддаг. Хүнтэй уулзаж ярилцах хүсэлгүй байвал танд сэтгэл зүйч чинь нөлөөлөх өөрлөгөө өнгөхийн тулд ямар ном өнөөдөр хэрэгтэй болоод байгаа. Тэгээ өөрлөгөө өнгөх цаг дор гэдэг ном гараад ирсэн байлаа шүү дээ. Оо бас. Тэр ном 9 тэр зан чанарын талаар тодорхойлсон. Та энээс өөрийгөө тодорхойлгаад авах юм бол яана. Тэгэхээр хэрэг үнэхээр яаж бол өөрлөгөө өнгөх цаг дор гэдэг тэр номыг худалдаж авч уншиж болно тий. Худалдаж авдаг нь өөртөө хөрөнгө оруулж байгаа л гэсэн. Энэ бол бид нар өөртөө байнга боловсралтай оюунда өөрийнхөө сэтгэл зүйд хөрөнгө оруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулна гэдэг нь болохоор ямар нэгэн мөнгө төгрөгөөр биш. Яаж би өөрийнхөө сэтгэл зүйг хийдгэх вэ? Өнөөдөр бидний бие махбодын сэтгэл зүй эрүүл байж ич гадна махбод маань эрүүл байж чадчихдаг. Зүрх жаргалтай болвол нүүр жаргалтай гэдэгтэй адилхан доторхон нь эрүүл байж ич гадагшаа бүх зүйл эрүүл бол гаднах харилцаа бусдад харилцах харилцаа болно бүх бие махбодын бүх эрүүл болчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол би энэ өөрийгөө хайрлах энэ амар том сэдв дээр ингээд хүмүүс амар яах вэ хүү гэж ботхоос илүүгээр л яг өөрөөсөө асуулт асуух хэрэгтэй. Сайн байна уу? Чи хаана байна? Чиний сэтгэл миний сэтгэл өнөөдөр ямар байна? Өвдсөн үү? Өвдсөн бол би чамайг хайрлаж байна. Тэ? Унтах хэрэгтэй юм байна штэ. Унтах хэрэгтэй тэ. Гээд өөрийгөө хайрлаад эхлэх цагтаар хин нэгнээс болж одоо хамааралтай харилцаанд орсон гэдэг хвчлэн чи тэрийгэ хийх ёстой, ингэх ёстой. Тэгвэл чи яах ёстой? Тэ? Бусдын хамааралд орохоос ил өнөөдөр чиний сэтгэл яах ёстой? Өнөөдөр чи яах ёстой гэж өөрөөсөө асуугаад бусдын ёстойгоос өөрийнхөө ёстойроо шилжих ёстой байгаа. Өө тгээч намайг тэгсэн штэ. Өвдсөн ч гэсэн би халуурсан ч гэсэн захирал тэгж хэлэхээр нь би халуураад ч гэсэн явлаа ч юм уу тий. Би өвдсөн байна гэж хэлж болно шүү дээ. Тэрийгээ тий заавал уурлах. Тэгээ ойлгохгүй бол заад уучлаарай ойлгохгүй бол гэд өөрийгөө арилгах хэрэгтэй. Заавал тэр захирал уурлаа гэд өвдсөн халуурсан тэгээд тийшээ нэ ямар нэгэн ажлын гүйцэтгэлгээ явна гэдэг бол бас хэцүү. Энэ бид нар яг л одоо сэтгэл зүй гэдэг маш чухал зүйлс байдаг. Энэ зүйлсийг л мэдрээд өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаад, өөрийнхөө сэтгэл зүйг чагнаад, өөрийнхөө сэтгэл зүй рүү өнгөгээд эхлэх юм бол маш олон зүйлс гэрэлгээтэй болно доо. Тийм шүү тий. За тэгээд бидний нэвтрүүлэг бас өндөрлөг тийшээ хандаж байна. Төрөн Болормогчийн маань хэлсэнчлэн өөрөөгөө өгийгөөд өөртөө ганцаардаж сурна гэдэг бол бас тий том одоо ийм хэсэг байдгаа гэж тий. Тэгэхээр манай бас яг сонсогчдод энэ хэсгийг бас анзаарч аваад өнөөдөр илүү хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хэрвээ бидний амьдралыг одоо ингээд зохиол гэж үзвэл та өөрийнхөө амьдралын зохиолч юм шүү. Зохиолч маань өөрөө өвдөөд орхигдоод хаяг
нэгтчүүл энэ зохиол маань яах вүлээ тий. Тэгэд өнөөдрийн магадгүй маш олон ажил дундаасаа одоо юу гэдэг тэрийг зэкслэх хэвээр хүүхдээ ингэж авах хэвээр тийм юм амжуулах хэвээр гэдэг дундаа та заавал өөртөө цаг гаргах хэвээр өөрийгөө анзаарч өөртөөгөө ярих хэвээр гэдэг энэ хэсгийг битгий орхигдуулаарай гэж хүсмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн үлдсэн хооронд болормоо ихтэй маань бас тийм манай радиогийн пэйж рүү холбогдож байгаад бас бүсгүүчүүд маань зөвлөгөө авах уулзах юм боломжууд бас байдаг шүү гэдгийг хэлбээр байна. За хоёулаа төгсгөлийн нэг 30 секундэд багш байна. Бүсгүүчүүдэд зоригжуулаад нэвтрүүлгээ өндөрлөе. За би бүсгүүчүүдтэй хэлэх юм бол шатсанлаа хизээч бусдад гэрэл өгч чадахгүй талхан таал үнцэнтэй шүү. Ихийн хөвлөд бүрлдэхтэй л үнцэнтэй байсан. Ихийн хөвлөгөөс төрөлтөө тэр инкри ялдам тэр хөөрхөн охин төрсөн те. Тэр охин өнөөдөр инээмсэглэх ёстой. Мөрөө өргөх ёстой. Цэг зогсох ёстой. Доторхоо хөгжүүлэх ёстой. Доторхоо өнгийн хэрэгтэй өөрийгөө арилгах ёстой. Тэгээ Карл Юнгийн хэлснийг гадаг шардаг хүн мөрөөддөг бол дотог шардаг хүн сэрдэг. Өөрийнхөө доторхыг сэрээгээрээ үзэсгэлэнтэй байгаарай. Мөрөө өргөө цэг зогсоод инээмсэглээрэй л гэж хэлмээр байна да. За энэ сайхан үгээр өнөөдрийн баасан гарагийн гэрэлтэн нэвтрүүлгээ энэ төргээ жаргаж байна. Бүсгүүчүүдтэй энэ өдөрт нь амжилтыг хүсье. Эх 7 хоног шинэ дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. За баярлалаа. Бүсгүүчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан. Секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасын дотор та бусдын амьдралд шинэ боломжийг